Яг одоо Монгол улсын нийслэл Улаанбаатар хотод 19 цаг 15 минут болж байна. Харин Солонгос улсын нийслэл Сөүл хотод 20 цаг 15 минут болж байна. Солонгос дахь монголчуудад зориулсан хэрэгцээт мэдээллүүд, өдрийн онцлог пост, сонирхолтой бичлэгүүдгээд Солонгос дахь монголчуудад зориулсан шууд эфир танд хүрч байна. Та бүхэнд өрөмнийг хүргэе. Солонгосын тухай бүгдийг мэдээлэх Солонгос орнууд нэвтрүүлэг маань эхэлж байна. Эфир төлөвлөгч Бат. Хөтлөгч Чанцал Дулаан ажиллаж байна. За нэвтрүүлгийнхаа эхэнд өнөөдөр өрөх мэдээллийнхаа товчийг танилцуулъя. За тийм өнөөдөр өнгөрөх 19-ны өдөр Монгол иргэдтэй холбоотой гэмтэргийн талаарх мэдээлэл гарсан байсан. Тэгээ энэ мэдээллийн дэлгэрэнгүй хүрэхээр бэлтгэсэн байгаа. За мөн Squid Game киноны 2 дугаар season 2 дугаар улирал нь бас Монгол улсад маань 6 авалтаа хийгдэн гэсэн юм бас пост байсан л та. Тэгэхээр энэ постыг хүрэхээр бэлдсэн байгаа. За бүргжлүүлэн чинь баах маань бэлдсэн. За Солонгосын хамгийн урт настай орон сууцны барилгыг нураахаар болжээ гэсэн мэдээлэл байна. За постын үед бяцхан намаатайгаа онгоцон суугаад юуг анхаарах вэ гэсэн юм бичлэг байна. За өнөөдрийн онцлог видеоны үед Солонгосоос NBA тоглосон цорын ганц тамирчны тухайс танилцуулах болно. За тэгэхээр эхлээд цаагаар мэдээлэл хүргэе. Чижүүд 23 хэмтэй, цэлмэг бусанд 24 хэмтэй, цэлмэг байгаа юм байна. За яг одоо Сөүл нэмэх 28 эмийн дулаан, өнөөдөр өдөртөө нэмэх 32, шөнөдөө нэмэх 20 эмийн дулаан. За үүлхүүд цэлмэг байгаа юм байна. Өргөжлөлтөнд та бүхэнд ханшийн мэдээллийг хүргэе. Хаан банкны албан хажаар бүгд найрамд Солонгос улсын вон 2 төгрөг 42 мөнгө. За бэлнээр авах нь 2.27, бэлэн бусаар авах нь 2.36, зарах нь 2.48 байна. Нэвтрүүлгийн сонсохноо хуваалцдаг байгаа. Хөтлөгч Чанбат Ахаар маань болон сонсогчдоор гол нь сонсогчдоор маань сайхан юу байна да. За тэгээд би сонсогчдыгоо бас сонир сайхан бичих хүртэлд үл ярьж ёо. За тэгээ. Миний хувьд өнөөдөр ажилласаа бас чөлөө аваад одоо эхлээд чанд монголчуудын чуулга уулзалт зохион байгуулах ажлын хэсгийн хуралд бол очиж суусан. Тэгээд ерөнхийлөгчийн хамгаан газар болон бусад яамдуудаас хүмүүс одоо төлөөллүүд нь ирсэн байсан. Тэгээд яалтчгүй бас нэлээд том арга хэмжээ бол болох гэж байгаа. Тэгээд жоохон надад сүрцэн бас таалагдсан зүйлүүд байсан. Тэн дээр ихээр одоо яамд хамгаан газрын хүмүүс гэсэн бас дажгүй тийм залуу сэтгэлгээтэй хүмүүс бас их байлээ. Тэгээд тийм уйтгартай юм хурал болохгүйгээр гоё тийм тийм хүмүүст хэрэгтэй үр дүнтэй ийм байх талаас нь ингээд яг өөрсдөө тиймэрхүү санал гаргаад тэгээд гоё тийм ID санал болгоод тийм ер нь гадаад байгаа монголчуудад яавал зүгээр яаж саналыг авах уу яаж өшөө хэрэгтэй юм хийх үү гэдэг ингээд ярьж байгаа надад нэлээд таалагдсан. Тэгээ ямар ч байсан эхнээсээ бол гадаад байгаа монголчуудын 7 сарын ихээр чуулга уулзалтанд оролцохоор бол бас ирцгээж байна. Тэгээд ямар ч байсан нэг том ажлын ард яаж гарна гэсэн нэг айдас бол байгаа тийм. Яг бол өмнө миний хувьд бас зохион байгуулж байсан ажлууд маань ийм том хэмжээтэй ажил байж үзээгүй учраас бас чухал ажил хариуцсан байгаа учраас өнөөдөр тэгэл жоохон хурал дээр нь бол айгаал суулж ялаа. Тэг ямар ч байсан бөөндөө дайрч бол ард нь гарахаар л одоо гарах байхтаа л гэж бодож байна. За нэг тиймэрхүү тэгээд бас магадгүй гадаадаас сонсож байгаа сонсогч маань боломжийг ашиглаад оролцоод тэгээ өөрсдийнхөө бас дуу хоолойг үргээд юу хэрэгтэй вэ гэдэг талаар санал сэтгэлээ хэлвэл бас их зүгээр байгаа. Миний хувьд бол ийм сонирхолтой байна. За манай Чанцаагаар сайн сайхан юм. Нэгэнт тэгээ ярьсан дээр одоо чуулганд оролцох бол яг яаж оролцох юм те юу бүртгүүлэх юм уу яг энэ талаар нэг мэдээлэл өгч. Тэгээ чуулган болохоор ерөнхийлөгчийн хөвөлдөр төрийн ордон зохион байгуулах гэж 7 сарын 3-аас 5-ны хооронд. Тэгэхээр яаж бүртгүүлэх вэ гэхээр Хилийн чанар монголчуудын зөвлөл гэсэн пэйж дээр линк оруулсан байгаа. Тэр линкээр бүртгүүлээд за энэ дээр нь бас төрийн ордонд орох учраас одоо регистрийн дугаарч гэдэг юм уу бичиг баримтын хуулбарч гэдэг юм уу иймэрхүү зүйлүүдийг бол шаардж байгаа. Тэгэхээр гадаад байгаа нийтдээ 800 хүнийг бол хамруулна. Тэгээ 3-нд нь одоо эх орондоо гэртээ одоо харих зам гэсэн нэртэйгээр эх орондоо бизнес болон хөрөнгө оруулалт хийх. Одоо энэтэй холбоотой замун техник технологийн чиглэлээр гадаад байгаа багш нарын тий одоо ийм чуулга уулзалт бол байгаа. За мөн эхлээд чад монголчуудын зөвлөлийн гэдэг чуулга уулзалт. За тэгээд 7 сарын 5-нд нь болохоор энэ бүх уулзалтуудаар гарсан одоо санал санаачлалуудыг одоо төр засагт хүргэх нэг иймэрхүү зорилготойгоор нэлээд олон 4-5 юм салбар чуулга уулзалт болох юм. За мэдээлэл хүргэсэнд баярлалаа. За гадаад байгаа монголчууд нь оролцох бол Чанбаахын саяны хэлсэн зааврын дагуус та бүхэн хүсэлтэй болоорой. За тэгээд Чанцаагийн маань санаасаа ярих гэж байсан шүү дээ. Надаар сонирхсан гэвэл би та бүхэнд хэлжсэн сайн дурын ажил хийх гээд бүртгүүлсэн байсан гэдэг. Тэгээ эхний шатнаа тэнцсэн байсан. Өчигдөр над руу тэнцсэн сүүлийн шатанд орсон. Тэгээ дөрөвдүгээр сургалтанд нь сууж эхэлнэ. Тэгээ бас сайн дурын ажил хийх гэж байгаа айгу баяртай. Тэгээ тэр нь бас нөгөө миний дуртай одоо урлаг би уран зурагт айгу дуртай. Тэгээ уран зураг талдаа бас сайн дурын ажил хийх боломжтой болж байгаа дээр айгу баяртай байна. Тэгээ бас нэг өөр сонир сайхан гэвэл маань Чанбаах жилийн чанар монголчуудын зөвлөдөг. Би залуучуудын холбоод нь бас гишүүнээр элсэж орж байгаа.
өчигдрөөс ер нь өчигдрөөс орж байгаа гэсэн. Яг нь ер нь бол ажилласаа гадна нэлээ идэвхтэй олон төрлийн зүйл хий гэж бодсон л тоо. Тийм тэгээд эх жилээс бас 7 хоногт нэг удаа нэг тэг залуучуудтай хамтраад нэвтрүүлэг хийгээл. Ер нь бол нэлээ олон зүйлүүдийг сүүлийн 7 хоногуд амжууллаа. Гэтэ 7 хоног шилтэй баг нэг өдөр л амжуулж шиг боллоо. Миний Монгол дээр бас баяртай байгаа зүйл хөнгөд одоо жишээ нь тэнд байхад Монгол соёлын түгэл хаагдчихлаач гэдэг юм уу. За эсвэл иймэрхүү асуудлууд байна гэд юм санаа зовдөг. Одоо зарим үед бол бичдэг, пост бичдэг ч юм уу иймэрхүү оролцоо байсан бол одоо яг тэр шийдвэр гаргадаг хүмүүст нь шууд бас гадаад байгаа хүмүүст ийм хэрэгтэй байна гэд хэлээд байх юм боломж олцсон надад их гоё байгаа л. Та одоо битүүрт хэлэх юм бол битүүр тэнд очиж шууд хэрэгтэй л. Бин болохгүй штэ гадаад байгаа хүмүүс та. За тэгэхээр үргэлжлүүлэн сэтгэлээсээ уншийн нэлээ олон сэтгэл хэвчсэн байна. Солонгосын халууныг л бас нэлээ ярьж явах шиг хөргөчөнд ормоор халуун өдөр байна л гэсэн мэлээ. Тэгээ энэ 7 хоногийн дундаас эхлээд борооны үйлрэл бас эхэлчихжээ лээ. Тэгэхээр ер нь бол нэлээх хаалж байгаад үргэлжлүүлээд их бороотой байх. Тэгэхээр ер нь цагаагаар явбал ялч ойрхон харж авахгүй бол тийм болохооргүй байна. Балиар халуун болно. За сөгчөнгөө орой минь 3 гэсэн байна. Гандлага орой минь хүргэсэн. За өнөөдөр бүр айхтар халуун байлаа гэсэн бол Эрдэнэбөр манаас ойр харагдахгүйс ойрд ажил баг байна уу? Өөр юмгүүдээ хаахаа гэсэн байна. За бит 3-тай хамт хагаад баярлаа. Гандлага маань одоо ингэж халж байгаа юм чинь 7-8 сарыг яаж давнаа гэсэн байна. Би ч гэсэн ер нь тэрэнд гайхчихлаа. Одоо 6 сарын дундаас ингэж халж ийн гэдэг чинь. Гэтэ миний санджаар 7 сараас арай гайгүй болдог үстэй. 7 сарын нэг дунд байна сүүл хасаас арай гайгүй болоод 6 сар амар болдог санагдаад байна. Үгүй ээ, юу ч 7 сарын нэлээд дунд хүртэл юу халуун уу? Халуун ч бүр болоогүй. Бараг 8 сар гараад идэг байх шүү. Тэр самгитаа 3 удаа иддэг штэ. Тийм. Тэр сүүлийнх нь бэр андуураг бол бараг 8 сар гарч иж байдаг санагдаад байна штэ. Тэгэхээр ч одоо бараг дөнгөж трейлер нь явж байгаа чи хэдүүлээ бүр шатах гээд штэ. За дээш урагш саний хоёроо дандаа үздэг шүү. Халж байна. Ажлын олдоц муудчлаа. Сонгоны ажилч дууслаа даа гэсэн байна. Тулах соном. За чуука энэ орой минь 3 гэсэн байна. Сонгоны ажлын хувьд бол бас дээр хүн битсэн байсан. Одоо жинхэнэ нөгөө эр хүний ноён нуруу хаа нуурах вэ? Ирэн шанц шаардсан ажил гэдээ бас хүмүүс бол их бичдэг юм байлаа. Тэгсэн чинь манай дээш урагш бүр тэр ажлыг нугалчаад тэ одоо юу хийх вэ гэж бид шүү дээ. За үргэлжлүүлэн эхний мэдээлэл хүргье. Эхний мэдээлэл маань за баг зэрэг бараан гэх юм уу Монгол иргэдтэй холбоотой бас гэмтрэг гарсан байна л та. За бид өглөө ер нь бол ажил дээр ирээд Монгол иргэдтэй холбоотой мэдээллийг хайдаг. За өнгөрөөч 19-ны өдөр 30 гаруй насны Монгол иргэн Кёнги Пучонотод байдаг. За нэг юм зочид буудлын байна л да. Тэр зочид буудлын доор байдаг гараж дах 4 машины уртлаа одоо цонхыг нь эвдэлсэн, сүтгсэн ийм хэрэг хийсэн байна л да. Тэгээд уг хэрэг ямар үүдэлтэйгээр хийгдсэн бэ гэх юм хосууд те гэр бүлийн маргаантай болоод уураа гаргаад ингээд ийм зүйл хийсэн гэж өөрөө тайлбарсан гэсэн мэлээ. За тэгээд цагдаагийн ажилчдын хувьд бол энэ хэргийг шалгаж байгаа гэсэн байсан. Тэгэхээр цаашдаа бас хэрэг нь яг тэг юунаас үүдэлтэйгээр яасан гэдэг тодорхой мэдээлүүд нь бас илүү гарах болов уу гэж бодож байна. Яг мэдээллийн төгсөлд бол бүбүү саам бүбүү гэдэг маа одоо хос тийм гэр бүлийн хоёр хэлж байгаа шүү дээ. Саам гэдэг маа одоо муудалцаа хэлж байгаа. Тэгэхээр гэр бүлийн одоо хоорондох маргаа муудалцаанаас болоод уурандаа ийм асуудал үүсгэсэн гэсэн анхан шатны л нэг иймэрхүү мэдээлэлтэй байгаа юм байна. Мэдээлэл маань өөрөө ерөөсө 3 өгүүлбэр байсан. Тэгэхээр ямар тааж 19-ны өдөр 30 гаруй насны Монгол иргэнтэй холбоотой ийм хэрэг гарсан юм байлаа. Тэгээд Пулбоб Чаружа буюу хууль бус иргэн гэж бичээгүй байхыг бодоход бол албан ёсны Солонгос улсад амьдрах визтэй ийм иргэн юм шиг байлаа. Тэгэхээр гэр бүлийн маргаа маш л одоо яасан ч уур нь бүр ингэж 4 машин эвдэнэ гэдэг чинь бол магадгүй одоо хуулисаар байдаг ч юм уу тийм хүмүүс маань бол илүү дараахан одоо нэг хууль дүрмийн зөрчид баригдчихгүй гэсэн болгоомжл байдаг. Тэгэхээр зарим хүмүүсийн манайд бас гэр бүлийн маргаана одоо бүр тэр краштайгаа машинттай гаргана гэдэг бол бас тэгээ энэ нь болохоор цаашлаад Солонгосын сайтаар Монгол гэдэг нэрийг бол бараг дуусгачихжээ шүү дээ. Тэгэхээр иймэрхүү тал дээр л бид нэр яалтчгүй анхаарахгүй бол одоо дараа нь жишээ нь визний асуудал ч юм уу бусад зүйлүүд яригдахаар нөгөөх л одоо монгол хүмүүс гэмт хэрэгт орооцолтох нь өндөр байдгаа гэсэн ийм зүйлүүд яваад байдаг. Тэгэхээр энэ тал дээр анхаарах шаардлагатай тийм. За тэгээд энэ хүмүүс маань өөрөө бас тодорхой хэмжээний алкогол хэрэгэлсэн байсан юм байна лээ. Тэгээд согтуугаар л ийм үйлдэл гаргасан гэсэн тайлбарыг мэдээллийн төгсгөлд бас бичсэн байлаа. Тэгэхээр одоо ер нь тэг алкогол архинаас бол яг үүдэлтэйгээр нэг сайн юм бас болж байгаа. Нэг ер нь дуулддаг. Тэг мэдээлэл одоо гээд 3 жилийн турш хоёлаа радиод би одоо хөтлөгчөөр ажиллаж штэ. Энэ хугацаанд маш олон монголчуудад холбоотой мэдээллүүдийг орчуулж байна. Тэг зарим нь амнасаа алдсан мэдээллүүдийг ч хүргэж ирсэн. Тэр дундаас бол архит алкогол хэрглэж байгаад хийсэн гэмбэрхтэй холбоотой мэдээлэл их гардаг учраас тохируулан хэрэглэх те. Энэ дээр бас уг нь анхаарах хэрэгтэй юм болов. Ковид гараад бас хөл хөдөлгөөн баг болоод гайг болсон юм. Ер нь бол нэг хэсэг иймэрхүү гэмт хэрэгтэй холбоотой мэдээлэл хүргээг бас удсан санагдаж байна. Тэгэхээр
манайхан бас дор бүрнэ анхаараарай гэж энэ дахин хэлт юм дөө ер нь. Бид төрчүүд байнга л хэлж байна дөө. За үргэлжлүүлэн дараагийн мэдээлэл өгье. За миний мэдээллийн хувьд бол өмнө нэг удаа сонирхуулж энэ орон сууцыг бол танилцуулж байсан. За энэ орон сууц болохоор Японы дарангууллын үе буюу 1937 онд бол баригдчихсэн. Сөүл Содомонгууд бол байрладаг юм апарт байгаа орон сууцны. За тэгэхээр энэ болохоор Чүнжон гэдэг нэм нэртэй апарт байгаа. Нийтдээ 4 давхар. Гэхдээ дахиж нэг удаа одоо засвар гэх юм уу өргөтгөл хийгээд 5 давхар болгож бол барьж исэн. За энэ апарт одоо дахин төлөлтөнд орж нураах юм шийдвэр бол гарсан байна л да. Гаднаас нь харах юм бол үнэхээр бас ногоон өнгөтэй тий харахад тийм хэвийн орон сууц бол харагдаж байгаа. Гэхдээ яг насыг бодоод үзэхээр 85 настай гэж одоо энэ Sweet Home гэдэг кинон дээр бол гарснаар хүмүүсийн нэлээд анхаарал төвшсөн энэ киноны энэ байрны хувьд. Тэгэхээр анх бол энэ байрыг нэрлэхдээ Toyota апарт гэдэг байсан юм байна. Ягаад гэвэл тухайн үед энэ байрыг барьж исэн, эзэмшижсэн Японы нэрээр бол нэрлэж исэн. За үүнээс хойш бол нэр нь бол хэд хэд удаа бас солигдсон. За тэгээд энэ апартын хувьд гэх юм бол хоёр солонгосын дайны дараа бас буудал хэлбэрээр бол хэсэг бол ажиллаж исэн гэж байгаа. Ялангуяа дайнд гэрүүлээ хүүхдүүдэд алгачихсан одоо хоёр хүнд энэ апартыг өгөөд Корея хотел гэдэг нэртэйгээр нэг хэсэг бол ажиллаулж исэн. Гэхдээ яг тэр тухайн үед бол одоо үйл ажиллагаа гэдэг юм уу тэр нь бас сайн болоогүй нөгөө хүмүүс нь бол энийг хаагаад хаяад нэг хэсэг бол орхичихсон гэж байгаа. Тэгээ энэс хойш болохоор Юрим апарт гэдэг юм нэртэйгээр бол дараа нь нэрлэж исэн. За 80 оноос эхлээд одоогийн Чүнжон апарт гэсэн юм нэртэйгээр бол сувлахтын төвд бол байдаг. Тэр хүн болго энийг бас маш сайн мэддэг энэ апартыг бол одоо түүхэнд уг нь бол дурсгалтай гэдэг. Өмнөх хотын даргын үед бол энийг энэ чигээр нь хадгална гэжсэн бол одоо юм нураах шийдвэр бол бас гарсан юм байна. Тэгэхээр бас нэг талаараа уг нь харамсалтай юм шиг тийм. Би гэхдээ яг таныг хэлэхээр л саналаа кинон дээр эхний хэсэг дээр нэг юм хуучин байрлал нүүж очт юм аа. Тэгэхээр тэр нь юу шиг санагдаад байх юм? Энэ байрыг мөн л баг л тийм эхний хэсэг дээр нь гарч ирсэн гэхээр. Тийм энэ байрны хувьд бол киногоор дамжуулж хүмүүс мэддэг. Тэр нь 85 жилийн настайгаас саялсан тийм. Тэгэхээр одоо болохоор ямар ч нураагаад тэгээд энд нь болохоор олон нийтэд бас өөр юм барихгүйгээр хүмүүс ингэж чөлөөтэй зорчих боломжтой хүмүүс зориулсан ийм зүйлийг хийнэ. Тэгэхээр энэ байрны бас төг дурсгалыг харуулсан зурагч гэдэг юм бусад байдлаар бол чимэглэх юм байна гэж ойлгосон. Ямар ч тач яг би энэ зүр мэдээллийг анх хараад бол ногоон өнгөтэй юм байшин 85 жилийн настайгаар ерөөсөө төсөөлөгдөг байхгүй 37 он гэдэг чинь бол одоо бас маш эрт үе шүү дээ тийм. Тэгээд гаднах өнгө төрхийг харангууд бас гэж гайгүй. Гэхдээ яг нураах болсон шалтгаанууд нөө мэрэгжлийн хэлт гэдэг юм уу аюулгүй байдал талаасаа одоо зэрэглэн зэрэглээд тэгэхээр энэ бол нэлээ муу хүмүүст ялангуяа юм аюултай байж болшгүй нурж унж магадгүй гэсэн иймэрхүү дүгнэлт гарсан учраас бол нурааж байгаа юм байлээ. Нэг талаараа бас жоохон харамсалтай. Гэхдээ нөгөө талаас бол яг шинэ барилга байгууламж барих гэдэг. Гэхдээ 30 оноос хойш гэдэг чинь нэлээд удаж байгаа байр мэ тий. Тэгээ одоо 37-ны байр гэхэд бидний одоо юугаар Орос нэг за 5 давхар барилгууд байдаг шүү дээ зөндөө. Наад бол гэхдээ тиймэрхүү барилгууд ч зөндөө байдаг шүү дээ. Тий. Гэхдээ яг энэ яг тийм дээр үеих гэхэд одоо нэг их өнгөт одоо зүс гэдэг юм өндөр намаараа голөгдоод хань бас харцсан гайгүй харагдаад байгаа байхгүй. Аа. Таны хувьд бол нураач маргуул байгаа юм шүү дээ. Гайгүй харагдаж байна өө байлгаж. Нөгөө болохоор яг 37 онд барьсан гэдэг нь л нэлээд тиймэрхүү сонирм санагдаж байна тий. Сонирм. Солонгост байхад ер нь барилгуудыг харахад нэг тийм хуучны барилга гэж харагдахааргүй санагдсан ер нь барилгууд нь дандаа гэхдээ юу санагдсан юм жижигхэн байдаг шүү дээ. Жохон цаанаасаа юм халуун учраас ингээ зарим байр нь ингээл мөгөн зөртсөн ч байдаг юм уу. Яг удах нь удсан юм шиг гэхдээ бүр нэг тийм 100 муу жил болсон барилга шиг л харагддггүй л дээ. Гэхдээ ер нь бол удсан барилга нэлээ байдаг л юм байлээ. Бид нар л өөрсдөө мэдгүй л тэд нар солонгочуудын хувьд ч гэсэндээ байраа ингээ гаднаас нь айгүйх янзалж явдаг болохоор бас мэдэгдэхгүй ч байсан юм байна. Магадгүй манайхан одоо Содомонгуу энэ ойролцоо байгаад энд зураг авахлах юм бол дараа нь бол хүмүүсийн түүхэд дуусгалтай ийм байрлал байсан гэдэг л зүйл үлдэх юм байна гэж харсан. За тэгэхээр үргэлжлүүлэн дараагийн постаа хүргье. За дараагийн постыг VMAX гэсэн пэйж хуудас дээр оруулсан байлээ. Та нарт нэг ховж ивч гэх үү, сонирхолтой мэдээж гэх үү, нэг зүйл хэлэх үү. Ямар тач бүрэн баттай бол мэдээлэл биш шүү. Squid Game буюу одоо Ujingo Game гэдэг солонгосын киноны одоо дэлхийд дээр нэлээд алдартай болсон. 2 дахь сизон улирал нь хийгдэж байгаа. Тэгээ Монгол зураг авалтаа хийгдэж байгаа гэвэл итгэх үү гэсэн байна. За тэр дундаа Говь Алтай аймгийн Жаргалан суманд 2 дугаар бүлгийн зураг авалтаа хийх гэж
гэж байгаа. Зураг авалтын төлөвлөгөө план энэ 7 хоногт тодорхой болоод за баг дараа 7 хоногоос эхэлнэ гэх мэдээлэл байна. За их сурвалж нь бол кино группийн Монгол талаас нь ажиллаж байгаа зураглаач гэсэн байна. За та нар гэхдээ зураг авалт үнэхээр Монголд бол очих уу, маст нь орох уу, арын зураг авалтанд нь орох уу гэсэн байлээ. Нэлээ олон хүмүүс 1200 гаруй хүмүүс лайк дараад нэлээ олон хүмүүс сэтгэлж байд шеэр хийсэн байсан. Тэгээ би яг үндсэн тийм Монголд үнэхээр зураг авалт нь хийх гэсэн мэдээллийг хайгаад бол олоогүй л дээ. Гэхдээ сонирхолтой үлнээс тийм үнэхээр яг манай Монгол улсад зураг авалтаа хийх бол бас их сонирхолтой байх. Тэгээд нэг давуу тал нь одоо Ёнва Чорёнжи гэдэг маань зураг авалт хийх газрыг хэлж байгаа юм л та. Тэгэхээр YouTube-ээс ч гэсэн хайгаад үзэх юм бол ямар нэгэн кино алдартай байлаа гэхэд тэр одоо шүтэн бичрэгтэн зураг авалт болсон тэр газар дээр очиж тэ зураг авахуулах нэг төрлийн одоо аял жуулчлалын байдлаар бид бас давуу тал ашиглах боломжтой. Хэрэв манай Монгол ирлээ гэхэд яг саяны одоо Говь Алтай аймгийн Жаргалан сум ч юм уу те яг энэ хэсгийг бид энэ бол Ужингон гейм, Squid Game киноны зураг авалт хийгдсэн гэдэг. Энэ байдлаар бас жуулчлалыг татах боломжтой. Би яг тэгэл Монгол улсаа л хөгжүүлдэг. Энийг харж байхдаа бодоод л хэрэв нэр манай Монгол улсад хийгдчих юм бол энэ киноны хувьд бол бүр үнэхээр дэлхийд даяар алдартай байгаа. Тий. Бүр Англид мэдээлэл нь гэхдээ нэлээд дээр л байсан байх. Бүр хүмүүс ингээл тэр киноны төстэй юм кафе нэгдсэн. Тэгээд тэр кафед нь орж үзэх гээл ингээл очрлоо. Тэгээд яг Солонгосын улсыг бол алдартай болгож байгаа кинонуудын нэг төлөөлөл болсон кино л да. Тэгэхээр хэрэв манай Монгол зураг авалтаа ихтчвэл бид нар ч гэсэн давуу талаас ирэх юм болов уу гэж бодлоо. Тэгээ энэ саяхан бол энэ 2 дугаар энэ ангийн хийгээ зураг авалт нь эхэлж байгаа гэсэн мэдээлэл гарсан. Тэгээ энэс хойш гэх юм бол Англид бас те бодтойгоор яг ийм 456 хүнийг бүртгээд тэгээд ийм даалгавруудыг биелүүлээд маш өндөр шагналтай гэсэн 60 тэрбум вон гэлөө шагналын тэр орчим байсан баха. Тэгээд Netflix-ээс юм цувралын 10 одоо си즌тэй тийм цувралаар ингэж бодит амьдрал дээр бол хийн. Гэхдээ бол мэдээж хүмүүс нь бол өгөхгүй гэдээ оролцож байгаа хүмүүс нь өгөхгүй гэж бол хэлжсэн. Тэгээд дэлхийн аль ч одоо өнцөг булан бүрээс хүмүүс оролцох боломжтой. Хамгийн гол нь англи хэл мэддэг байхтай гэсэн юм шаардлагыг бол тавьж байгаа юм байна. Хоёрдугаар ангийн үед бол ялтчгүй зураг нь дараагийн ангийн хийх тодорхой болсон ч гэсэн нэлээд хол байгаа тий. Одоо яг хизээ гарна гэхэд бол 23 24 он ч гэдэг юм уу нэлээд хол байгаа юм байлаа. Тэр энэ постн дээр бичсэн чинь бүр нарийн бичсэн байлаа. Говь Алтай аймгийн Жаргалан суманд 2 дугаар бүлгийн зураг авалт хийх гээд магадгүй иймэрхүү байдлаар хийх юм бол яг сая чиний хэлдэг шиг тэнд заавал юм байгалийн гоё тогтцол ч юм уу тийм зүйлүүд байхгүй байсан байхад одоо энэ киноны зураг авсан гэдгээр нь хүмүүс очиж үздэг болчтой шүү дээ тий. Тэр иймэрхүү байдлаар хүмүүс очиод зураг л авах гал тэгээ хажууд нь ганц нэг жуулчны бааз юм уу гэр эсвэл хоол ч юм уу ийм зүйлүүд байхад хүмүүс бас зориод очдог газар болдгийм байлээ. Солонгосын үед бол жангуум хийсэн газар гээл чэйжүүдний арлыг тэгчиж байгаа. За чэйжүүдэр мөн одоо амьдралын эдрэг каноны зураг авсан гэл намисо марлыг болохоор өвлөөрийн дуу гэл тэр болгоноор хүмүүс үүсэх гэж очдөг байгаа тийм. За тэг гол анхаарах зүйл нь баттай мэдээлэл бол биш байгаа шүү. Одоо радиоор сонсож байгаа хүмүүс маань тийм гинэ гэл ам яриач амар шүү. Нэг мэдсэн чи би их сурвалж нь болсон байх вэ. Энэ Crystal Diamond гэсэн чи гой Аз бүдүүн хүүхний дүр гаргаад суухсан гэсэн. Нэрэ тийм тий. Гэтэ ардталт нь манай Монголд бас зураг авалтаа хийгдсэн нэлээд олон кино гэдэг шүү дээ. Хамгийн анхныхан тэр нь Хойд Солонгос тэг манайд яагаад ч юм Хойд Солонгосын дүр төрх байдаг юм шиг байна. Тэгээд Хойд Солонгосыг харуулах бол манай Монголд хийж зураг авалтаа хийдэг гэсэн богино нийтлэл уншижсэн л та. Тэгээд нэг Хомбин Сүньяжи хоёрын тоглосон киноч үлээ. Тэр бас манай Монголд зураг авалтаа хийгдсэн. Тийм. Тэгээд YouTube дээр ч гэсэн бичлэг урдсан байсан. Хэрэв Монголд очихоор бол одоо чамдар буу хайрын болттой энэ киноны зураг авалт болсон. Одоо вокзал дээр заавал очиж зураг авахулраа гэсэн богино бичлэгийг үзчихсэн л та. Тэгэхээр нэг төрлийн бас хөрхэн сурталчилгаа болох нь болдгоо юм бэл. Зарим талаараа бол жишээ нь бол хомжээ туушигээд тэрхнүүдийн хотоо тэнд киноны 2 дугаар анги гэхэд Вьетнамыг бол Солонгос зүгээр орлуулад хийчихсэн байсан. Тэгэхээр зарим зураг авалтыг тэр яг тэр улсад нь очихгүйгаараас хийгээд байгаа тохиолдлууд байлаа. Гэхдээ Монголд бол ирээсэй л гэж бас бодож байна. Сараа чөдөрж гिच байна. Бүдүүн хүүхний дүрд нь тоглоё л таа. Хэдүүл очи ард нь бөөнөр тоглоо байж байхгүй. За тэгэхээр үргэлжлүүлэн чин баах ямар пост бэлдсэн байна. За миний хувьд бодгал Korea Info гэсэн пэйж байгаа. За бяцхан маамуудхаа онгоцонд суухдаа юуг анхаарах вэ гэсэн байгаа. Тэгэхээр чиний хувьд онгоцоор нисэж хахад ер нь хүүхэд бага насны хүүхэд явж байгаа тийм тохиолдол таарлаж байсан уу? Харцангуйгүй. Надад бол нэг баг таарж байгааг баха. Яг нь жоохон бүр өлгөөтэй ч юм уу тийм биш. Хөөхөн ингээ гүгээд тэгээд сандлын хардаас өсрүүлэх ч юм уу тиймэрхүү зүйл бол байдаг л бас. Тэгтээ тэгэл мэдүү бити тэгэрэй гэдэг гайг болчихдог гэсэн. Зарим нислэг дээр бол ялангуяа хүүхдээ Монгол руу бас өгч явуулдаг хүмүүс байдаг штэ. Яг тийм үед ээж аваас холлохоор нөгөө хүүхэд нь
одоо уйлаад тэр онгоцны хувьд бол тэр нислэгийн турш 3 цаг ч юм уу те 3 цаг хагас ч юм уу ер нь маш хэцүү байдалд одоо байх тохиолдлууд байдаг. Энэ дээр бол энэ постор усны хувьд бол өөрийнхөө хэмжээнд бол зөвлөгөө гэсэн байна. За энэ дээр 7 сар арай хүрээгүй охиноо дагуулад онгоцон суусан туршлагаасаа хуваалцъя гэсэн юм байна. Онгоцын хувьд болохоор мятын онгоц байна. Суудал урдуур тавьж өгөөч гэсэн чинь заал гэсэн дундуур цонхон далд суудал тавьж өгсөн байлээ. Ачаа 23 кг-аар 2, экстра ачаа 32 кг, нийтдээ 150,000 вон. Нэмэлт ачааны мөнгийг картаар турших тохиолдолд картны эзэн заавал зорчигч өөрөө байх. Төлөх газар нь болохоор K18 гэсэн цонхон дээр очиж төлөх хэрэгтэй гэдэг юм байна. Өнөөс хажуугаар нь мэдээлэл байна тийм. Гар ачаа 14 кг-аар нэмэх нь 8 кг 2 хүн явсан тул гэсэн байна. Гар ачааг нарийн шалахгүй байсан хүүхдийн тэргээ онгоцонд аваад орсон. За COVID-19 шинжилгээний хуудас шаардаагүй. Маш олон хүүхдүүд ээлжиж уйлж байсан. Миний бодлоор бага насны хүүхдээ онгоцон суухаас өмнө унтуулахгүй тоглож тэсгэх хэрэгтэй байдаг санагдсан шүү. Манай охин замын талд нь унтцаанаж бусад хүүхдүүдийн уйлаанаас болоод сэрсэн. Гэхдээ өөрөө огт уйлаагүй. Үнэн дээр би охиноо төрөөд 70 хоногоос нь эхлээд авч гарсан. Өдөр бүр бас 4 сартайд нь бусаан чэжүү арал руу онгоцон суулгасан. Тэр үед ч уйлаагүй. Үүнээс гадна галт тэрэг автобусанд 3-4 цаг суулгаад ийш тийшээ их аялсан. Юу гэж хэлэх гээд байна вэ гэхээр хүүхдээ их дагуулж гадуур гарах тусам хүүхдүүд гадуур явахдаа уйлж айдгүй юм байна лээ. Нэмэлтээр хүүхдийн сүг ундаа шиг савтай бэлэн экзам пүньо гэж бэлдээд авчихаарай. Хүүхэд уйлвал сандарч ус хайж явснаас амар. Мөн хүүхдийн дуртай тоглоом болон будааны боовыг аваад ороорой. Амжилт хөөрхөн ээж авнараа гэж бас бичсэн байна. Нэрээ юу гэсэн штэ. Солонгос метро ч юм уу олон нийтийн газар шууд хүүхдээ одоо хөхөөлөх боломж байхгүй. Гарах боломжгүй гэсэн үг л дээ. Тэгэхээр би дээр л нэг харж байсан. Манай өсвөрт орж исэн зочин байсан баха. Энэ пост толгойд оруулсан. Солонгос нэрээ хамгийн хэцүү зүйл нь өөрөө хүүхдтэй болсон. Тэгээ хүүхд нь ингээл метронд уйлаач юм олон нийтийн газар уйлахаар тэгээ шууд хөхөөлөхээр хөхөөлөх боломжгүй. Тэгээ хүүхдээ уйлуулсан чигээр нь байсаар байгаа. Тэгээ дараагийн буудал дээр нь буугаад ингээ авч гарч ийсэн гэж бичсэн байсан л да. Тэр талаараа бас нэг жоохон саяны хэлдэг шиг те одоо өдрийг нь хэрэглээний уух зүйлийг нь аваад явж ивэл нэр амар л юм байна. За сэтгэлдээр бас ээж нар зөвлөгөө өгсөн байна. Хүүхдүүдтэй ээжүүд зөвлөхөд онгоцоор явахдаа хүүхдийн чихийг бөглөж байгаарай. Агаарын дарлаас болоод хүүхдийн чих нь хатгаж өвдөд уйлдаг шүү. Би цэгээ аваад явсан онгоцоор нэг уйлаад сандарсан. Тэр л дарлалтнаас болоод чих нь өвдөд уйлсан байлээ гэсэн. За мөн ямар тэрэгтэй явсан бэ гэдэг нь 3 нугардаг тэрэгч гэдэг юм иймэрхүү байдлаар зөвлөсөн байна. Тэгээ манай гэр бүлийн хувьд бас хүүхдүүдээ ер нь Монгол руу болон өөртөө явахдаа авч явж байсан тохиолдлууд бол байгаа. Тэгээд хаа очиж бас мятч ер нь солонгосынх ч хүүхдтэй явахад харьцангуй одоо хүүхдтэй явж байгаа шүү боломжийн судал тавиад өгөх гэхээр яг тэр онгоцны урт талын хэсгийн судал бас тавиад өгдөг. Тэгэхээр тэр нь юугаараа давуу байдаг вэ гэхээр хүүхдийн хувьд бол баг зэрэг юм яг урт талд нь сандал биш зай гараад ирдэг. Тэгэхээр тэр зайн дээр хүүхдээ одоо хуурайлах гэдэг юм уу. За жоохон хүүхдээ хам бол баг зэрэг гүүхтэй босож явахад бол тийм эвтэйхэн байдаг учраас ер нь тэр тал дээр хэрвээ урд тавиад өгөх юм бол их тус тэмтэй байдаг. Тэгээд ер нь юуны онгоцны үйлчлэгч нар ч гэсэн хөөхөө яах вэ их одоо хүүхдээ инхүүд ихүүгээд их зөвлөд байдаг надад бас талхруулсаа санагдсан. За тэгэхээр онгоцон суухдаа анхаарах зүйлсийг бас мэдчих авсан байх. Одоо виз гараад бас хүмүүс анх удаага явж хүмүүс зөндөө баг. Би бас онгоцонд анх суусан чинь чих нэг юм гэл нэг сонирн болдог штеп. Айгу сонирн мэдрэмж. Би бол амьдрал тавираас онгоцон суухаас бол өмнө тэр мэдрэмжийг авч байгаагүй айгу эвгүй юм байлээ. Тэгэхээр нэг тийм би тэрнээс хойш бол яг тэр хөөрх мөчтөнд чихээ тагалж агаад хөөснийхэн дараа чихээ нэгээд нэг тиймэрхүү өөр ингэс нэг аргатай болсон шүү дээ. Надад болохоор яг анх удаа нисэж ийн гэсэн чи хажууд байсан нэг ах амаа ингээд ангаагаараа гэдэг яг тэр зааж өгчсэн нэрээ. Зааж өгчсэн. Тийм нэрээ чихээ таглаад амаа ангаадаг ч гэлөө. Нэрээ бас үр дүнтэй байсан санагдаж шүү. За сүчэн онгоц гэхдээ хэцүүлдэ чих өвдөхөөс эхлээд гэсэн байна. Яалч хүүхдийн хувьд бол авч явна гэдэг бас л чанга зүйл байсан шүү нэрээ. За үргэлжлүүлэн хоёлаа балансгийн амирг орох уу? За өнөөдөр та бэлдсэн мэт. Тийм. Таач удаа би таны хүлээгээл за чимбаахал дуурах хэвээр тэгэл чимбаах маань дуурдаггүй. За тэгэхээр миний хувьд өнөөдөр бас чанцаагаа сайн асуулт бэлдсэн байна. Бас сонсогчдоосоо бас асууж байгаа. За та найз залуугаа эсвэл бүсгүйгээ X-тэй шүн дунд хүртэл хамт уухыг зөвшөөрөх үү? За. Эсвэл найз залуу бүсгүйгээ эсрэг гүйсний хүнтэй нэг шүн 2 өдрийн аялалд явуулах. Энэ хоёрын алийг сонгоё гэж байгаа. Нэг нь болохоор X-тэй шүн дунд хүртэл архи уухыг зөвшөөрөх. Нөгөөх нь болохоор эсрэг гүйсний хүнтэй нэг шүн 2 өдрийн аялалд явах. Энэ хоёрын алийг зөвшөөрөх вэ гэсэн байгаа. Тэр эсрэг гүйсний хүн зүгээр одоо
таньдаг хүн те одоо ажлын хамт олонны нэг хэсэг байх юм болов? Яг бас ажилч гэж бол бичээгүй байгаа л та. Тэгэхээр ер нь солонгосын балгай схемийг янз бүрээр тоглолдог. Энэ чинь өөрөө дотроо бас гэр бүлийнхээ хоорондоо хосуудад тавьдаг асуулт. За бүр нэмэх 19-тэй иймэрхүү асуултууд гээд алдартнуудыг ч гэсэн ингээд хоёр одоо үнэтэй брэнд байлаа гэхэд алийг сонгох ч гэдэг нэг эвгүй байдал оруулахаар иймэрхүү асуултууд их байдаг. Өнөөдрийн энэ асуултын хувьд болохоор хосуудын хувьд бас хамт байхад нь ингэж асуудаг иймэрхүү асуулт бол байгаа. Тэгэхээр одоо за эхнийх нь болохоор хуучин X-тэй шүн дунд хүртэл арх уулах юм байна тий. Шүн дундаас хойш гэхдээ эргээд ирнэ шүү дээ тий. Ирэх бах уу? Ямар бүрхэг сонсогдож байна. Тэгээд нөгөөх нь болохоор танихгүй таньдаг хүнтэйгээ гэлөө эсрэг гүйсний хүнтэйгээ аялал явна гэсэн тий. Нэг шөнө 2 өдрийн одоо хагас сайн явлаа гэхэд бүтэн сайнны орой ирэх гэж. Хоёулах нь юм тэгээд. Хоёулаа л явах та. За тэгвэл би эхнийхийг сонглоо. Яагаад? Яах те X-тэй амьдралаа арай дууж агаад шүн дунд түргээд ирнэ шүү дээ. Эсвэл би очиод авчи. Яг тэр хоноод монотоор хонолж байгаа тийм байхаа. Надад бол тэг санагдчих. Тийм үү. Надаа болохоор яг хуу эсрэгээрээ зүгээр эсрэг гүйсний үнэтэй нэг шөнө 2 өдрийн аялалд баг явуулчихдаг юм даа л гэж байна. Яагаад гэвэл бас хүмүүсийн X гэдэг чинь өмнө тийм ойр дотно байсан хүмүүс хуугаад бас буцаад дотно болчихлоо яа нэг. Ууга хамаг амьдтай ирсэн. Тиймэрхүү бас юу гэн сонгуул гэж бодож байна. Тэгтээ ч юм аа юу үстэй. Аяллаар ингээ хонотоор авчих тий. Хонотоор. Хоноод л авчих. Яг би ч өөр төр ажлынхч гэдэг юм уу тиймэрхүү бас юм яриад байсан байна. Та өөрөө ажлын бишгээ үстэй. Хэрвээ ажлын байх юм бол тэгэл явна шүү дээ. Тийм амар хартай гэж байсан. Суура X-тэй л уулахаас гэж яах шиг байна тий. Өнөр гандлага маань нэ хамаатан байвал яг нэр эсрэг хүүснийг нь хамаатантайгаа явцсан байл яг. Тий өөрөө тэгж бодоод өөрийгөө тайвшруулахгүй. Сүгчмэг арх уулгана хамт уучин штэ санаан өдөр сонсож байна. Эсрэг хүүснийхээ 2 хонож жаргаж байгаад ирнэ гинэ. Их ч та явахгүй штэ. Их ч явах гээд байна. Жошо болоотор хамт арх уучаад ир гэсэн байна. Шин бүр X-тэй уугийн өختөр хэрэлдээд л ирнэ штэ гэсэн. За X-а мартаж ядаж байж X-тэйгээ зууралдах дэмий байх оо гэсэн байна. Гэтэ X-тэйгээ нэрээ ууж муудаг хүмүүс байд юм болов? Байх л та. Одоо найзл тий. Бид нар чинь тэрийг бол ихэвчлэн киноноос л хараад байдаг шүү дээ. Нэг харангуут нэг энгийн харилцаатай эргээд найзууд болцсон юм шиг. Ялангуяа хүүхдтэй байх юм бол хүүхдээ авч явж тоглуулж байгаа л нэг. За тэгвэл энэ дээрээс нэг ийм асуулт гарч ирнэ. Одоо яг асууч. Хэрвээ тэгвэл хин нэгнээс саллаа тий. Найзлуу охноос салаад тэгээ найзуулж үлдэж чадна гэдэг дээр байна уу эсвэл чадахгүй гэдэг дээр байна уу? Тэгээ энэ дээрээс шийдчихвэл эхнийхээ сонгогдуулаа. За дахиад хэлээ. Тэгээ одоо саллаа штэ тий. Тэнгүүтээ үргэлжлүүлээ тэр одоо салсан найз зүгтээ ингээ найзын байдлаар тий байн холбоотой ингээ байж чадахгүй юу гэдэг л байна л да. Болох л үгүй угж болохгүй юм бол байхгүй үстэй. Тий. Тэг энэ би яаж мэдээ. Надаас зөвшөөрлөөд байна. Тийм Хонуутаар явуулж чадахгүй ядаж байхад хоёулахна гэсэн байна. Сэнди амжил байдаг штэ тийм найз байна гэсэн байна. Тийм үү. Гэхдээ яг би бол Гэхдээ нэг айхтар муудалцаж цадлааг бол тэгэл холбоотой л байх хаа. Гэхдээ нөө энгийн найз чинь арай өөртөө 7 хоногтод хидж уулздаг юм те. Миний найз кино үзье гарч уурна гэл ингээл уулзна штэ. Яг тийм байдлаар удаа салсан X-тэйгээ байн холбоотой хоёулахнаа ингээл те. Яг дээд хийж байгаа юм шиг гарна гэж жоох тийм ба. Дээрээс нь би өөрөө найзлууд бол бүр сонирм байхгүй. Яг би хэрвээ одоо ингээд баг наснда 10 жил ч юм уу ирэхжсэн байлаа гэж бодъё. Тэгээд нэг сүртэй те дотн байг гар хөлөөл барьдаг нэг тийм хэрэггүй байж бодъё л та. Тэгээд эргээд найзаар үлдэхэд бол тэн дээр бол нэг асуудал байх гэж бодож байна. Гар хөлөө барьсан. За энэ үрт явж байгаа. За тэгэхээр үргэлжлүүлэн дараагийн хэсэг рүү орцгоё. За өнөөдрийн хувьд болохоор солонгосоос одоо цорын ганц тамирчин одоо Америкийн үндэсний сагсан буюу NBA-д бол тоглосон тохиолдол байдаг. Тэр энэ тамирчны тухай бас танилцуулъя гэж бодож байна. Ер нь яг энэ NBA-ийн хувьд гэх юм бол Аз хүмүүс бол маш ховор. Хятадаас бол бас цөөхөн тооны тамирчид амжилттай оролцож байсан. За тэгэхээр өнөөдрийн танилцуулах юм Хаасан Жингээд тамирчин байгаа тийм. За энэ тамирчин маань 1985 оны 8 сарын 4-нд төрсэн юм байлээ. Тэгээ мэдээлэл харсан. Ер нь бол
нэлээ мэддэг харсан тамирчин байсан. Яагаад харсан бэ гэсэн чинь зодог тайлснаас хойш янэн буюу одоо телевизэн шоу болон YouTube бас влог оруулдаг юм байл л дээ. Тэгээд тэр үүднээс нь би бол тамирчин биш зүгээр ингээд нэвтрүүлэлт юм хөтэлдэг хүн юм байна гэж бодож байгаад тэгээд Чимбаах маань өнөөдөр тамирчин гэдээ явуулахаар тамирчин билүү гэдээ бас энэ үний талаар мэдээлэл авлаа. За тэгвэл 36 настай тэгээд өөрийнх нь аав нь бас тамирчин, эх чинь бас яг сагсч юм байл л дээ. Тэгэхээр яг нэг гэр бүлээрээ одоо нэлээ спортлог гэр бүлтэй. Тэгээ өндрийн хувьд бол бас нэлээ айхтар өндөр юм билээ. Би сая өндрийн нараас чи 2 м 21 см гэж хэлээ. Ахлах сургуулийн 1-р ангид байхасаа эхлээл ер нь бол 2 м гараа явцсан. Тэгээд бага сургуульд байхдаа ер нь сагсаар нэлээ тоглодог байсан. Гэхдээ яг нэг хобби те дуртай спортын нэг гэж тоглодог байсан бол ер нь ингээ анги дэвших тусмаа өөрийнхөө амьдралын нэг хэсэг болгоод те яг мэрэгжил тэгээ цааштай яг энэ спортоор явъя гэж шийдээд тэгээ хичээлж эхэлсэн юм байлаа. Тэгээ багтаа бол одоо жишээ нь 85 он төрсөн гэж байгаа. Багтаа төрхтөө бол маш том жинтэй 5.6 кг төрсөн гэж байгаа. Тэгээд бага насныхын зургийг харах юм бол үеийнхнээсээ бүр илт өндөр тэгээ дахиад нэг дээшгээ 3-4 ангийн том юм шиг. Тэгээд энэ тамирчны хувьд бол төдийлөн одоо мэрэгжлийн цагс гэдэг тал руу ороогүй байж хагаад тухайн үед бол жишээ нь 92 онд ч гэдэг юм уу одоо Ёнсэ, Корег сургуулих гэл хоорондоо тоглоо тэр сакс бол ер нь тухайн үеийн нийгмийг юм бүх хүмүүсийг байлдан дагуулж исэн учраас багасаа бас энэ сакс үзэх, саксан дурлах одоо ийм зүйлүүд бол нөлөөлж исэн. За тэгээд бага бахасаа одоо сакс тоглож эхлээд харамсалтай нь болохоор бас гэмтэл аваад тухайн үед бол тоглож байхдаа бас нэг жил 2 жил бол завсарлахаар болсон. За үүний дараагаар болохоор эргэж ирээд 19 нас гэхэд бол 215 см бол өндөр болчихсон байсан. Тэр өндрийн хувьд бол маш өндөр. Тэгэхээр энэ бол одоо багтаа бол маш сайн тус нэмэр болох юм боломжийг олгосон. Тэгээ үүнийг нь бол одоо Америкаас буруу мэрэгжлийн одоо байгууллагаас хараад за энэ хүнд бол санал тавиад тэгээ Америкт драфтад одоо нэрээ өгөх буюу тэнд шалгуулалтанд бол орох болсон. Тэгээ драфтын 2 дугаар тойргийн 46 дугаар сонголтоор Portland Trail Blazers гэсэн багт бол анхны одоо солонгос хүн болж очсон. За тэгээд мэдээж энэ хүний хувьд бол тэнд очиод тоглоод эхлэхэд бол яг тийм бас сансан шиг амар байгаагүй. Өөрийнхөө очисон баг болохоор одоо Bad Boys гэдэг муу залуучууд гэдэг юм нэртэй нэлээл их сакс тоглох гэсээ илүүгээр имиж нь баг зодон цохоо идэх ч юм уу иймэрхүү имижтэй баг байсан. Гэхдээ яг энэ тамирчныг бол хүлээж авахдаа одоо хамгийн бага нь гэдэг сайн хүлээж аваад зааж зөвлөөд ер нь бол их дажгүй сайн байсан. Гэхдээ яг тоглолтынхаа хувьд гэх юм бол дандаа нэг шийдэгдсэн тоглолтын дээр анхны одоо жишээ нь улирлаа гэхэд 1 минут гардаг ч юм уу тий анхны үеүүдэд тэгээд нэг минут 14 ч гэдэг юм уу тэгэхээр үндсэндээ тийм үзүүлэлт ямар нэг үзүүлж амжихгүй